Одоо улсууд дунд говийн үнэхээр одоо энэ аял жуулчлалын одоо бараг ноён ноёлын цагаан сууг байна гэж энэ үйлчлэл улсууд хэлээд байгаа. Зүгээр энийг бол би өөрийнхөө нутаг учраас ингэж хэлээд байгаа юм биш. Өөрөөсөө би энэ дэл уулын тухай одоо яваад нэг 5-6 жил явсан. Дараа нь цагаан сууг руу үнд яг олсон. Тэгээ энэ цагаан суугдаа одоо ямар юм яах вэ ихэгээд одоо мэрэгжлийн улсууд их олдсон. Үнэхээр одоо өчигдрийн улсуудад хэлдэг бол үнэн. Би дэл уулын тухай одоо 5-6 жил яваад миний эхний төсөл дууссан. Одоо хоёр дахь төслөө би аймагт олсуулаад хийгээд аймагт өгсөн ба одоо энэ иргэдийн төлөөлөгчийн хуулиар батлагдаад менежментийн төлөө гараад одоо хоёр дахь шатны ажил эхэлнэ. Одоо 5 жилийн дараа та бүхэн одоо дэл ууланд очиод үзээсэй билээ гэж урьж байна. Тэгэхэд одооны дэл уулаас энэ шал өөр болно. Би өнөхөр одоо дэл уулыг бол нэгдүгээрт одоо яг аял цагаан суугдаа аял жуулчлал яг 15 оноос эхэлсэн. Яг та аял жуулчлал эхэлж байхлаасаа тэнд хүн бужигнаад эхэлсэн. Дэл цагаан сууг яг хуу дэл уулуулаас нь тэр хадны одоо тэр үнэтэй бол явандан хамгаалалт шаардлагатай болсон. Энэ шаардлагын үүднээс би дэл уул руу орсон. Одоо үндсэндээ дэл ууланд 7 төрлийн хамгаалалт бий болно. Түүчээс бий болцсон. Тэнд гэрээ хамгаалагч бий болно, малчтын нөхөрлөл бий болно. Кадастрын улсын бүртгэл бүртгэж байгаа, улсын тусгай хамгаалтанд авагдж байгаа. Тэгээд дэлхийн өвийн одоо жагсаалтанд ороод энэ ажил одоо энэ жил эхэлж байгаа гэх мэт 7 төрлийн хамгаалтанд орж байгаа. Тэгээд наашаа дэл улаан ингээд явж байсан чи хажууд нь өссөн өсөөгөө цагаан сууг дайдаг. Цагаан суугаас миний улаан нүдэндээ тэнд улаан тоос болсон. Одоо унган цагаан сууг биш болох шинжтэй улаан явцсан. Цагаан сууг бол үндсэндээ бол би тэнд одоо дэл уул цагаан сууг хажууд нь өссөн хүн. Цагаан сууг бол хуучингаас хүн очдгоо нутаг орондоо нэлээ хүндэлтэй ханддаг тэр болгон амтнд дээр давхаргаад байдгүй тийм хүндэлтэй нутаг. Үнэхээр одоо бид ингээд 6 авахлах сайхан болохоос арай өөр нүдээр ингээд харах юм бол тэсмэл нэлээд тийм их сайхан нутаг юу байхгүй юу? Байгалийн өвмөс тогтцсон байхгүй юу? Тэгээ энийг одоо энд хамгийн гол нь тэнд юу аюул болох вэ гэхээр тэнд байгаа хэдэн малчин аюул болохгүй. Тэнд хамгийн гол нь тэр аял жуулчлалын энэ асуудал байсан. Ийм учраас одоо энэ аял жуулчлалынээс эхнээс нь зөв зохицуулахгүй бол яг өчигдрийн одоо хэний хэлдгээр ганц хүн дараагийн хэлдгээр байсан өнөөдөр цагаан сууг зохицуулт хийж эхлэхгүй бол маргаашийн тэрэлж болно. Энэ бол гашуун үнэн. Би энэ одоо Facebook дээр энэ дундгой аял жуулчлалын тухай цагаан суугийн тухай их олон бичсэн. Их олон бичсэн. Би одоо ингээд өчигдөр хэрэг болгоод ирсэн ийм олон хуудас бичигдсэн байлээ. Тэгээд цагаан суугийн аял жуулчлалыг одоо төрийн бус байгууллага манай төрийн бус байгууллага үндсэндээ одоо ерөнхийд нь харж хандаж зохицуулж явахгүй болохгүй байна гэдэг. Дэл уулын одоо тэр туслаг дээр үндэслээд ингээд цагаан сууг руу орж байгаа. Тэндээс хэдэн цөөхөн хэдэн 2-3 баас нэг 4-5 юу байгаа. Гэр буудлаа. Энэ хэдийг сумтай энэ хэдийг хооронд зохицуулаад явуулах болох юм байлээ. Энийг эхлээд биднээс тавиад сумын засаг даргатайгаан жуулчны баазуудтайгаан гэр баазтайгаан төрийн бус байгууллага нийлж жаад Улаанбаатар хотод нийлээд хэдүүлэн дундаа сайхан санамж зочиг байгуулад тэгээд цаашдаа одоо ямар үүрэгтэй яаж явах вэ гэдэг үндсэндээ энэ байгаль хамгаалах чиглэлээр энэ тэнд одоо болж байгаа үйл явдлыг бүгдийг одоо нэлээд шинжлэх ухаанчаар хуулийн дагуу тэгж явах хэрэгтэй мөлий. Би одоо сая ухаанд Хөвсгөл аймаг бол Хөвсгөлийн гэж гашуу яригддаг. Сая 20 бүтэн өдөр Хөвсгөл аймгийн байгалаа яаж хамгаалах вэ гэдэг ерөнхийлөгчийн ивэлд төрийн ордонд 20 бүтэн өдөр хуралдсан. Энийг би бүгдийг үзсэн. Энэ бол одоо зарим үед өстой нүднээс нулимс гармаар байгаа юм байл шүү дээ. Ингэхгүй тулд одоо яах вэ гэдгийг эхнээс нь одоо хэдүүлээ явна. Цагаан сууг бол одоо очиод усад хэлж байгаа. Ганцхан сууг усчаад ингээд одоо өшөө үзэх юм байхгүй. Яг үүндээ хажууд нь одоо 10 хэдэн үзүүр байгаа. Энийг одоо яг эхэлсэн ганцлаг чинь байгаа, эхлээгүй чинь байгаа, одоо эхлэх чинь байгаа, цаашд одоо хадгалж байгаа чинь байгаа. Өчигдөр энийг их тодорхой усад ярьсан шүү дээ. Тиймэрхүү мэхтэй юмнууд байгаа. Цагаан суугдаа нэг дэл уулаад одоо аял жуулчлалын чиглэлээр соёлын үе хамгаалагч чиглэлээр юмнууд хийгдсэн. За энэс ганцхан юм хэлье. За энэ хамгийн сүүлд нь
янзын ганц хайлаас гсэн байгаа. Энэ яадгүй хэл одоо өчигдөр энэ улсуудад байгаа. Энэ түүх дуусгал соёлын өг үзүүлэхтэй аль болоо домог түүхийн нэг сайхан ярьж өгөх сонирхол татдаг гэж яриад байгаа. Одоо би тэнд уссан би 20 нас хүртэл дээл ууланд байсан. Одоо манай энэ байгаль хамгаалагч бүгд мэднэ. Тэнд их олон янзын гоё домог вэ. Үнэн худал одоо зарим одоо тийм фантастик юм шиг зарим яагаад одоо айнаас юм шиг. Эний нэг нь одоо ингэж ярьдаг байсан. За тэнд тийм одоо юм байдаг. Энд тийм тэдний хэмээ тэнд болчихсон. Тэнд одоо тийм алтманг байдаг гэдэг тийм ярьдаг. Энэ одоо энэс хоёр юм яг үнэн болж амьдралаа хоёр юм үнэн болж гарчилсан. Нэг нь одоо нэг алтны асуудал байгаа. За энэ бол нийтдээ яг байх юм биш. Хоёр дахьт нэг одоо ингэж ярьдаг байсан. За тэнд одоо юу гэдэг л нэг пүүс байсан. Тэрний хүн тэрүүгээр явж байсан. Одоо нэг турганы зам, өртөө улааны зам гэдэг мянган замтай. Тэнд одоо янз янзын байдаг гэсэн нэг тийм пүүс мүс данжаад манжаад байсан гэсэн тийм юм байдаг. Тэгсэн хэдэн жилийн өмнө тэндээс одоо нэг залганаас 4,000 шиг оншгаад 4-5 шиг юу гарчилсан. Юмбу. Тэрний нутгийн алдман одоо яалч байхгүй хувааж авсан. Нэг шөнө гараад хоёр шөнө аваад бүгдийг хувааж авчихсан. Тэр нэг хагас тэрбум болсон төрний юм тэр зөвхөн нутгийн алдман авсан яв change magic гэсэн юм би. Гэх мэтнийгээр энэ дотор тэрнийг одоо очиод үзэх тэр бол одоо жоохон юу гэдэг судалцлагад л тэр одоо сонирхолтой юм байх. Гэх мэтнийгээр ийм 10 хэдэн юм тэнд одоо байгаа. Зөвхөн одоо нэг ганц агуу вэ тэр бол Монголын хамгийн урт агуу нэг хамаанаад 70 хэдэн метр яваад нэг хамаан галдаг. Гэх мэтнийгээр. За дараагийн юм юу байгаа. Нэг угсалт. Болцсон уу? Алин дээр. За. За энэ хийгдсэн ажилтны цөөхөн хэдийн хэлчихье. Энэ цагаан сүргийн аял жуулчлал энэ дэл уулын соёлын үе хамгаалтын юм одоо энэ улсын, аймгийн, засгийн газрын, сумын энэ бүх төлөвлөгөөнд орсон. Одоо энэ улсын газар зохион байгуулалтын нэг 7-8 жилийн төлөвлөгөө байт юм билээ. Энэ 7-8 жилд одоо энэ Монголд юу хийгдэх вэ? Бүх зам, бүх аял жуулчлалын бүх юмуд хийгдэх юм байлээ. Энэ дотор бол одоо тав тодорхой олцсон байгаа. Тэгээд юуны алсын араа 25 30 моцтой байсан бүгд ингээд олцсон байгаа. Зарим нь одоо бүр нэрээрээ загдаад Дундгуй аймгийн болон энэ сумын юунууд бүр нэрээрээ загдаад олцсон. Одоо харин энэ дашин дэлгэд манайхны тавьсан хүсэлтийг манай энэ аймаг сумын удад их сайхан хүлээж авдаг. За хоёрдугаарт нь бүтээн байгуулалтын жоохон ажил эхэлсэн. За яг сайн тэмээтэй яам 40 сая гаргасан, сум 10 сая гаргасан, аймаг 6 сая гаргасан өнгөрсөн хугацаанд. Тэгээд тэнд бүтээн байгуулалт ямар ч байсан эхэлсэн. Очоод ямар ч байсан нэг сүүдэний доор суудаг, тэнд очоод нэг болсон болоог нэг ноолд олдог тийм болсон. Араа ил бийс хаваалсан. За дараагийн асуудал тэнд одоо очигдсан усууд яасан аял жуулчлалаас нь дэд үтсэл хамгийн чухал. Тэнд дэд үтсийн асуудал одоо сүлжээний асуудал шийдэгдсэн. Энэ яг цаанаас нь шийдэгдсэн асуудал. Тэгтээ биднээс одоо энэ сум газар нөгөөд шийдэгдсэн. Дэд үтсийн нэг асуудал. Хоёр дахь асуудал нь одоо цахилгааны асуудал. Өчигдөр энд одоо аймгийн дарга хэлсэн. Цахилгааны асуудал одоо шийдэгдэхээр үндсэндээ болчихсон. Гэсэн энэ усууд хөөцөлтөд яваад одоо жуулчны баазхан энэ аймгийн удад одоо энэ зам шумаар явуулаад шийдэгдэхээр болсон гэсэн. Одоо ганцхан замын асуудал болж байгаа. Тэр бол дараагийн хэрэг болж байгаа юм. Дэлгүүлийн хатны зөв аял жуулчлалын бүтээгдэхүүн болгох ажил одоо үндсэндээ эхэлнэ. Одоо эхэлнэ. Одоо цагаан суугийн ирээдүйн тухай ганц нэлээд үндсэндээ баг дуусна. За цагаан сууг одоо эхнээс нь нэлээд тийм шинжлэх ухаан чаар, хуулийн дагуу энэ бусад олон тэрэлж хөвсгөл одоо хаана хүлээд одоо болохоо байсан газруудын бас туслаг авчгаад тэгээд эхнээс нь аймагтай сумтайгаа нийлж аваад энэ жуулчны баазуудтайгаа нийлж аваад нутгийн алдмантайгаа нийлж аваад төрийн бас байгууллагатайгаа нийлж аваад байсан. Эхнээс нь цагаан зөв явуулчихвал энэ яваандан дунд байтугай Монгол жишг болгоно. Бүгд ингэж энэ олонний юм амлж байгаа тэгж юм хийсэн дээр юм билээ. Би ихлэ дэлгүүлийн тухай ярьсан чинь ядаас авныг энэ сумандаа гэж ихсэн усууд та юу ярьж наадахад байсан
арай томрол хэрэгтэй. Тэгвэл аймагтаа гэсэн чинь юу яаж наач аймагт жижигдэн. Тэгвэл одоо дэлхийд чи наач яг болно гэсэн. За энэ ч одоо тэнгэрийн юм болоод бодсон чинь яг одоо игээд хаасан чөөс одоо дэлхийд дэлгүүрийн хатны зургаас гарсан. За 3 минут үлдсэн байх шүү. Гэх мэтлэгээр одоо цагаан суугаа яг энэ туслаг дээр үндэслээд одоо жишг болгоно. Энд одоо манай төрийн бус байгууллага одоо хүчин зүтгэнэ. За цаг дуусна. За одоо за энэ тусгай хамгаалалтай болох зураг. Энэ эхлээд эднээс зөвхөн дэлгүүр цагаан суу хоёроо авах гэсэн чинь сумынхан гэж жаад аймгийн иргэдийн төлөөс одоо энэ бол сайн өмнө нь дэл өнжил энэ хавь бол ясан тэр чигээр одоо энэ өнөхөр гайхамшигт нутаг гэдэг энэ одоо бүр 30 хэдэн мянган га байсан чинь 300 хэдэн мянган га болгоод ингээд хойш нь ямд явуулсан. Ямд бас за наад гэсэн чи явах уу гэсэн чинь энэ бүх ямдаа санал авд юм байна. За энэс нь явуулъя гэдээ явуулсан. Одоо 2000 энэ онд бол ямар ч байсан улсын тусгай хамгаалалт навагдана. За энэ төвчөндөө юм. Яндас явуул да. Давхцаад агш гэн тий. За одоо ганцхан зүг зүйлүүд дуусна. Дундгой аймгийн музейдээ жил болгон эрдэнэслийн хол болдгийг ямар ч удаа тань суулж байна. Энэ дотор Дундгой аймгийн соёлын үе холбогдолтой юмнуудыг бүгдийг энэ эрдэнэт мэргэд гэж илгэл тавьдаг. Энийн эмэгтгэл гэж ийм ном гаргадаг. Энэ манай сумдын улсууд ялангуяа энэ дотор бол одоо сарангтай агууд юу байдгүй хаан юмнууд дотор юмнууд бүгдийн тодорхой байдаг шүү. Энийг одоо ашиглаж тамин энийг ашиглаж байгаарай. Энэ жил болгон юм ном гаргадаг. Жил болгон арай хоёрын эрдэнтэн гэж юу яадаг. Цуулдаг. Заавалх нь миний ярих юм гээд энэ заадаач. Энэ тусгай хамгаалалттай газрын аял жуулчлал гэж арай жоохон өөр удаа явуулдаг юм билээ. Энэ жил болгон дэлхийн тусгай хамгаалалттай газрын аял жуулчлалын хамгийн шилдэг хуулбаруудыг түүгээд ийм ном гаргадаг юм байлээ. Одоо энэ дэлхийн байгаль хамгаалах байгууллагаас энийг манай Монголд нодон жилийн орцуулаад ингээ гаргацсан. Энэ дотор манай хустай нуруу орсон байдгийг. Энийн дагуу одоо юусан зүгээр одоо ингээ таажгаад эсвэл одоо ингээ сэтгэлийн хуулиар биш яг ийм шинжлэх ухааны үндэстэй ингэж л одоо явуулах юм байна. Хамгаалтыг чадлах, аял жуулчлалыг чадлах. За энэ хаадлын дэбෝ는 ким цагаан суугаар майхны тоо. Нэг шин майхна зураг ийм болон майхан цагаан суугаар автлан ингээ нөгөө нэг цагаан улаан юу шүү дээ. Тэн дотор байж байгаа. Та микрофон дуугаа жоохон ойртоод яриарай. Тэгэхгүй сонсогдохгүй. Энэ юу? Даан машин. За дараагийнх нь. Тэгээ энийг ойлгохын тулд одоо отголох цаг гэдэг юм байгуулна. Өмнөд нь дахиад нэг юм байна уу? Дахиад өмнөд нь нэг юм. За хойш нь болчих. За одоо хойш нь. За ингээ отголох цаг байгуулад тэнд одоо бүх юм сайхан болчихгүй. Тэгтээ ямар ч байсан одоо эмх самбаа та юм эхэл энэ болох юм байгаа шүү. За би ингээ илтгэлээ отголоо даа шүү. Аюу ач. За тэг болчихлоо. За. За, төгөөтэй баярлалаа.